TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо аврах, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо аврах, Аз ТV-ийн аврах шалралт тэмцээний хошоо алтан медальт, Ace брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төслийг 50 сая төгрөгийн эрхэм бичиг. Нийт 100 сая төгрөгийн шагналыг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэлхий. Энэ бол Ануухай фитнес шоу. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн. Бие балдар сэтгэл зүйн хомслыг харуулах реалити шоуны 7 дахь дугаар танд хүрч байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цугыг. Энэ бол Ануухай фитнес шоу. Өмнөх дугаард. Цээжний булчин гардаа. 3. Ой, яра. Юу ээ, Томоко, хэд хэлээд байгаа би юу? Оо. Дэлбэ утасны дугаар муугаар аавна гэдэг асуугач ээ. 22 хоногийн хугацаанд нийтдээ Идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон оролцогчид 22 хоногийн хугацаанд биедээ гарсан өөрчлөлтийг мэдэрч, урам зоригоор бэлхэн туулах замынхаа талд хүрсэн. 70 см болж нийтдээ 16 см. Өнөөдөр 88 см болж нийтдээ 14 см ассан байна. Өнөөдрийн дугаард Юу өнөөдөр байна. өдрөөс өдөрт өөрчлөлтийн амтыг мэдэрч байгаа оролцогчид тэсвэр төвчээрийн хязгаараа тэлсээр. Өнөөдөр тэдний хамтдаа байрших хугацаа дуусах болно. Чин сэтгэлийн үгтэй гэнти мэндчилгээ тэдний сэтгэлийг хэрхэн хөдөлгөж тэсвэр төвчээр шалгасан хөгжүүн цорилуудыг хэрхэн даван гаргахыг хамтдаа гарцгаая. Премиум болор resort. Өглөөний 8 цаг. Юлон хятад хоолны ресторан. Өглөөний цаг өөртөө гэдэг. Өнгө алгалсан амтд хоолнууд арааны шүлс асгаруулам харагдаж байна. Хоолны нарийн дэглэм шилжсэн бүсгүүчүүдэд одоо хооллолтын дэглэм гэдэг зүйл асуудал байхаа хэдийн болжээ. Одоо бүгдрээ нүрсэлгч юу? Нүрс судлаагч юу заа? Нүрс судлаагч гэжтэй бисээ. За би нөгөө хангук хэлтэйгээ гайхалчи. Хангук хэл дээр ингэж байгаа үр э гэж байгаа байхгүй. Үр э. Хоол хүнснээс хэрэгтэй юмнуудыг биеинд авч үлдээд хэрэггүйгийн доош нь зайлуулахад тусалдаг. Тэгээд хамгийн чухал шаардлагатай мэдчих хэвээр юм юу вэ гэхээр энийг усны дараа усаа авахгүй бол хорглоор баана. Энийг битгий оруулах. шар тусдаа 13 баг амттай юм шүү.
Тэгээд гол нь нэрээ халуун устай ууж болохгүй амьд ферментүүд нөхөн. Үүтээ эсвэл бүлээн устай уугаарай. Орхон бьюти намайг клинсерээр ингээд хөвөн дээрээ тавьчаад нүрэн чивлэгч юм. Тэгээ манай орхон бьютинийх бануудаа батга ярилах тусгай бүтээгдэхүүн бас байна. Тэгэхэд өсвөх насны тиймэрхүү бүтээгдэхүүн. Тэгээ 20-аас дээшээ 25 одоо манай шин өртлөө гарч игийг тэднүүсийг сэргийлэх, өртлөө ярилах. Тэгээ маш их чивэрдэг. Манайсын нүүрэн дээр ер нь жоох ар өөр Монголгүй улаад байдаг штэ. Чагаагаараас болоод зөөлнөөс бүр гоё ялгаж өгдөг нэ. Тэгээд хамаг таалгадаг надад энэ минт амар гоё өвсөн өмнө үнэртэй. Бэний чүнгэндээ аваад явахад бас амар гоё идэх юм биш юм уу? Тэрэлж ар хүүшийн ам премиум болор resort. Премиум руугаа оръё доо. За сайн байна уу? Премиум болор Премиум. Анухай season 4-ийн байна. За бид нар одоо 25 хоногийг энд 25 хоног энд өнгөрүүлэхэд юу бодогдов доо. их олон боллоо. Алуулаа, хідүүлээ. Шулуулах нь толгүй байлаа. Ямар ч үсэн хідүүлээ нийлээд нэг 40 хил өөх болуулаа. Энэ премиум дээр гайдаа. За баярлаа, буянтай шүү. Бидний өөхийг авсан баярлаа. Болор премиум аа. Премиум болор. Хүч жоохон байхдаа та нар цас иддэг байсан уу? Идээд бүр төмөр далаад ивэл яг уу. Чи одоо нэг төмөр далаад. Нэг төмөр таачтай ингээд цагаан болсон дээр ингээд ам цангаад нөөдөө далааснаа. Тэгээ угсаа энд амар гоё. Үнэхээр биднээс одоо ингээд 25 хоног ёлог ресторанда өглөөний хоолоо цайгаа идээд их сайхан байлаа их санахал бах та. Тэгээд фитнесээс ингээд энэ уул муул те цас нь ингээ харахтаа үнэхээр гоё байсан. Би 100 дахиад ирмээр санагдаж байгаа. Энэ премиум болрынхаа бэлтгэлийн заалан гэдэг их санах бах та. Тэд чи одоо тэгэл уйлаа дууллаа одоо яалаа ялаа өвчүүлэх нь холгол бүхэл юм өнгөрүүлсэн шүү дээ. Багш намайг дуулдаг. Хөөе шийдүүлээ. Одоо яг уу нөгөө цас мастай болохоор одоо энэ өвгөн хадмаад тий энэ гоё хадмаадан дээр бид нэр авираад жоохон эрсдлийг тооцоолоод болохгүй байхгүй. 100 ирэхээр яг энэ гоё хадмаадан дээр авираад тий бас нэг хайкинг макинг хийгээд гоё зураг хүргээ авах бол амар гоё гарах байх гэж байна. Манай энэ премиум болор resort чинь 2024 онд шилдэг барилга 5 удаа болсон юм билээ шүү дээ. Чиг тэгж одоо энэ хэдүүлээ тэр нэг Яах сайн бай хийгээд. Ахаа сайн уу. Оо сайн дма. Хамгийн захи
Хамгийн жахын зөө Цомцог гүйс өрөөд иргэнэ. Хамгийн захын 1058 гэдэг цомцог гэр төрөөд иргэнэ. Шлэм битүсье. За маа. Захаа. Яа, багш цомцог гэр дуудаж яах ч байгаа манайхаа гэж таа. Манай нэг орчих чаа биш үү? Хоньны талбай. Модог. Яа, Эсвэл нэг юу илээ нөгөө хавирга яатсан байдаг чинь юу илээ. орсон ч багш батасаараа сууцаа. Хоньны толгой тавьчихсан байж багш юм уу? Гал дээр эсвэл хөө гиз мэд шанцаа. За ийм тийм юм бодож ирэхгүй та. 1048 Итгэхгүй л гээд байгаа тий. 58. Тарих. Харахыг баадаг жимби байж болно шүү дээ. Эсвэл заавал ганцхан хойд. Үгүй Патрикт хоньны толгой загсан шүү дээ. Байх боломжтой юм чи хоньны толгой гэхгүй. Бид нар болохоор хойд. Харахыг баадаг жимби мэмби шодог модог. Тийм хайр байх үү? Хөөе айрг майргтай хоорн морн. Бодсон чи зүрх өвчлөө. Өвөө адны ингэрт багш. Ямар сюрприз барих гээд байна бэ тэтэд. Йоо, үлээлгээд байна баг. Дасгалжуулагч Ануухай оролцогчдын төвчээрийн хязгаарыг сорхоор шийдсэн болов та. Тэсгэл алдагч энэ үхэнд харагдаж байна шүү. Хаалгаараа би хамгийн сүлд орсон. Тэгээд гисэн чинь нөгөө хэд маань уу гэж орилоо авчихсан. Би юу байгаа юм бол хэн байгаа юм бол би хүн байна гэж үзсэн бохгүй. Ингээд нэг алдартай хүн юм уу, гэрийнх нь юм уу гэж. Тэгээд ингээд айли байж байгаараа гэд ингээ харсан чи хараа. Зүгээр үнэрээ энэ хаалганы гаднаас би үнэрээ аваад ёо. Утсан байж та. Гэт утсан шүү. Тэгээ ийш орсон чи нэг мягтад жилж идэв шүү. Бага мөнгө хаяг маяг тавь. Ханы үнэр ямар том өвчөө юм те. Яа. За охтуудаа өнөөдөр их хатын чулуу компаниас маань та бүхэнд маань одоо эдээш үс бэлдсэн байна. За яагаад тэгэхээр та хэдийн манаас голын хэмжилт маш сайн байсан учраас багш нас нөгөө шагны гэж бодлоо. 22 хоног бас төлхөө дахины цээж мах идлээ. Тэгэхээр өнөөдөр одоо хүндэтгэлийн эдээ бэлдсэн байна. Би нэг дадаачхад нэг За бүгдээрээ сайн байцгаана уу. За их хатын чулуу компани та бүхэнд өөрсдийн ажиллаулдаг малчтын гар дээрээс мах худалдаалах цэгийг хэсэ. Шууд малчны хотноос хүндэтгэлийн зоогоо бэлтгэлээ энэ удаад. Нэг найдвартай хаанаас ямар юу гарал ухсааны мал авч байгаа юм тийм ээ. Тариад болгонд орсон юм уу, ороогүй юм уу. Тэр мэргээ мэдээд өөртөө эрүүл мэнд зэрүүлж юм гэдэг чинь юу нь бол болж байна. За энэ удаагийн хүндэтгэлийн зоогоо би өөрийн гараар бэлтгэлээ. Тэрийг яасан манай нөгөө малчтын загч өглөө 5 цагт онгоод. Тэгэхээр эрт очиж аваад нөгөө шардаг газар авч шаруулж утуулаад. Үнэр танаа. Угаас алж илээ. танаас араад шүү сурчахгүй юу миний Одоо шүүс гоожоод. Үнэхээр тамлын зоолтой наа. Өөх юм уу? За багш нэг За Ерөөлийн өөх хэлээ. мэдээч манай октод маань оролцогчд маань 22 хоногийн хугацаанд өнөөдөр үр дүнгээ хуваалцаад багшийнхны хувьд бол маш их сэтгэл хангалуун байгаа. Тэр өнөөдөр мэдээж та хэдийгаа одоо хүндэтгэлийн эдэж үсээр одоо шагнахан зөө усны хэрэг болов гэж бодоод дуудсан байгаа шүү. Тэгээд бас багш нас ойрд их махсаад тий одоо янз бүрийн тийм эдмээр санагддсан байна. Би давхар хүн чинь тэгээ бүр айр уумаар санагдчихээн. Одоо хоньны толгой эдмээр санагдчихээн. Бүрийн утсан мах хүртэл эдмээр санагдчихээн. Тэгээд өнөөдөр бас багштайгаа хүндэтгэлийн зоог байх нь шүү дээ. Гэс шүүс авсяа. Сайн цагаан маа. За ёс бодчих. Үнэрч хоёр.
За хэдүүлээ хүндэтгэлийн зоогонд хүрээ даа. Над энэ хэрэгсэл мэрэгслүүд чи яа игээд аа бэ ёо. Их хатын чулуугийн хийж байгаа бүтээгдэхүүнүүд төр ямар гоё хийсэлтэй, ямар гоё юм бэ те. Цагаан сараас гэртээ бас нэг гоё аваад авчвал бас айгүй гоё сүрлэг л гоё харагдах юм байна гэж бодлоо дотроо. Бас хоолны амжгаар бодож сууч. Харууцтай, үзүүштэй, хэрэглүүштэй тэгээд одоо түүх намтраа бас судалгаан дээр ингээд судлаа. Тэр судалгаан дээр үндэслэн юм гоё хэв маяг загвараар хийж байгаа нь бас их гоё таалагдлаа. Одоо чинь ингээд зүсээд ирэхээр бүр үнэртэй шүү дээ. Яа. Яах юм бэ? Наадаа чи ингээд дээрээсээ ингээд гол юм ажиллахгүйгээр яа чи нэгэ төсөөлөө цогцоо Шүүс нь гоожж штэ наад шүү. ямар амттай гоё. Харгис юм а те. Яг идэ шүүсэндээ ингээд хүрээд тэр өвчүүний ингээд тусалж байгаа тий шүүс нь ёо барыг амтгцсан. Нэг ганц амар хийхээсэн гэж ботоогүй гэхээр худлаа. Тэгээ бодогдоод тийсэн. Энийг араа. Соли. Манай төлсөж байгаа ч. За маа. За багшд. Тийм дээр. Нэг идэх би үдэтхий. Яалтгүй шүүс гоожд юм бэ нөө. Харахаас байхгүй мэдчих чи юм аа. Амар гоё ёо шүүс мүс нь гоож. Яаж чадсан юм бэ? Ямар гоё зүстэй. Хөө зүс. Үнэрээр үзье багшаа. Үнэрээр таргалахгүй те. За тойлолч. За ганц өнөрлөлттэй үйл өнөр. Наа чи бүр яг загас магас шиг. Бүр амар гоё зүстэй. Зүсэгтэл амар За өнөрт өнөрт. Бүр амар гоё. юм бол тийсгүй. Энэ хэрэгслүүд танаа юуных уу? Энэ бүгд манай өөрсдийн даргач байдаг. Тансаг гэдэг тий. Нөгөө нэг бидний нөгөө дуулж мудаа дуугаад байдаг алтай юм уу? Дээ. Суугаад байдаг. Ямар гоё тансаг юм бэ? Монгол эд хэрэглэл цагаан сараар гэртээ аваад тавьчихвал сайхан л бэлэг болох юм шиг байна. Бас ээжтэй харж л байлаа гэртээ имээдээ тий. 13-108 тэртээ өгээ ялхан тэр нэг аяга байсан биш юм уу? Доороо ингээ юугүй. Тэр аяга маягнууд амар гоё талгасан ингээ яг ингээд усад ингээ дэндээ явж ийн чичээд ингээ гаргачхад ингээ ууж ийн тэр нь ингээд яг ингээ нүдэн дотор жоохон түүхэн өсөрсөн болох нь тиймэрхүү дэн талаанаа ингээд бас тайхан дотор ороод явсан. Манайх үндсэн гар урлалын 3-4 салбар руу үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэ чулуу, үнэт чулуу. А энэ дахиад сюрпризүүд байгаа. Дуусаагүй. Манай компани сая хэллээ. Тэгээ 4 чиглэлээр үйл ажиллагаа болдог. За ингээд одоо энэ ширээн дээр гарч байгаа болохоор нарийн ширээн нэг сет бий. Тэгээд чулуу. За би өөрөө чулууны бах. Энэ махаас тань мах. Энэ бас манай нэг чиглэл үйл ажиллагааны одоо нийслэлийн хүн амаа малчтын гар дээрээс шууд худалдаа авалтаар хүнсээ бэлтгэхийг зориулсан малчтын гар дээрээс мах худалдаалах цэгээс ирсэн мах байгаа. За энэ дайны ямиг тэснэ үстэй. Гоё идхий чи харъя багшаа. Харин урамтай сайхан идээд өгөөрэй бидний өмнөөс. Таамсаа би та хэдийн өмнөөс идэж чаддаг. Наадаа чи би тоочилж ийсэн шүү дээ. Би зүгээр өнөрлөх чи. За манай хоёр сочин манаас та хэдэд идэж үзүүлээ гинэ. Би бол идэж болно үстэй. Болох. Хэчгөө. Одоо тамирчид ч юм бол жилийн хугацаанд хоолны дэглэмтэй одоо цагаан сарын үеэр тийм тэмцээний бэлтгэлтэй бол одоо ингээл тамирчид хоолныхоо дэглэмээ бариад л явдаг уууд бас байна шүү дээ. Төө Идээ багшаа. яах вэ тэгээд одоо дэглэм бариад чи ямар зорилготой энэ дэрлээ тэгэл бүрээлээ. Ер нь гэртээ очиод ч гэсэн иймэрхүү челленжтэй зөндөө тарах бах. Гэрийнхэн хоол идэн, ганцаараа тийсэн. За идэх. Яа, идэх гэсэн үгүй. Хэлж байгаа харсан та үз. Идүүл ална гэдэг харцаар харчаад идээд гэж байгаа. Харсан угаасаа тийм байх. Идэх. Идэхгүй. Байна таагүй. Та идсэн мэт арай өөр харддаг байхгүй юу? Хиншгээ ма
бараг явчих шахсан шүү. Нас барах шахсан. Йоо. Гэхдээ эхлээд багшийн харц бол үнэхээр бити идэл алан шүү гэсэн харц байсан байхгүй. Тэгээд за болохгүй юм байна гэж бодсон чи багш босч ирээд нэг амар итгэмжтэй нэг хэлсэн шүү. Тэр харц бол амар үнэн байсан байхгүй. Тэгээд Тэр хоолой тэр мөнгө зэрэг жоо. Эдэж болно штэ. Аху хамаагүй. Нэг тохой зөөлхөн ч байна. Уус харагдчихна шүүс нь гоожод байна чи бүр ёо. ASMR-ыг лайваар Одоо багш зүсч хөө. За би зүсээд хөө. Бүгдээрээ чанга сүрчтэй байгаарай. чанга сорилээ шүү. Хой идэж байгаа мó даа. Яриад байгаа мó. За яриад байгаа мó. За мэ. Зүрх сэтгэлээр минь мэдээ тоглоорой. Юу ч гэсэн тавьж илүү. Дахианы гой мой биш шүү охтуудаа. Дахианы гойны мах идчихэд алуусан та. Тэгэхээр багш ингэ яскүүтэй гэж бас жоохон гайхаал. Энэ ямар гоё өндөртэй. Би нэг нь идвэл араас нь шууд ид. Нэг нь идэхгүй болохгүй нэ. нэг нь идээд ихдээ би араас нь идэн нэрэж. Яаж хэлнүүд ер нь тэр үнэн надад үнэн алсан шүү. Ёо амар гоё үнэртэй ингээ утсан махна үнэр. Тэгээд амар шис гоцоо юу ч гэсэн. Гэтэ багшийн саяын зүсэж өгсөн бол их л гоё өөхгүй тийм хар тэгээ жижигхэн ч байна. За эндээ тавьчихё арай нэлээд зэрэг. Багш гараа уучдаг. Хэдүүлээд. Гараа уучдаг. Одоо намайг байхаар бие бариад идэхгүй байгаа бол гараа угаачаад одоо төр багш нь холдчихъя. Сая тэгээ хэдүүлээд. Идүүл ид гэж байгаа. Үгүй штэ. Манай багш биднэрт те гойны мах идэд бид нар алуулах шахсан. Одоо энд ийм Дахианы гойны мах идэд бид нар алуулсан шүү дээ. Болидо хүмүүс. Идгүй гавда. Энэ үнэрт муухай. Манай өгч ийм урахаар явсан одоо. Өхрөө өвчөнд бол өөхгүй гэж бодсон. Гэтэ магадгүй энэ Япон хоол ирсэн бол эсвэл одоо дуртай Монгол хоол гурилтай шүл ирсэн бол арай өөр байсан байж одоо хамт өхий гэж явахаас өхөл өгчээ. За өөртөө л мэд идүүлээд. Тэгэхээр бит идэл гэсэн. Үр дүн сайн гарсан гэж итгэлтэй байгаа бол идэж болно. Та хэдийн сонголт. Энэ махнаас идсэн ч болно, идэггүй байсан ч болно. Та хэдийн сонголт. Нэрнээсээ тойруулахгүй юм. Юу? Одоо та энэ том талбайг тойроод гэж магадгүй штэ. Эдцэн чинь шийтгэж мэдэхгүй юу? Шийтгэхгүй өгшнө. Би идлээ шүү. Тэгээд эн чинь дахиад сүйтэй зайтай шүү дээ. Сүйтэй цаа уу. Чамаг яах гэдэг юм тэр артаа. Үнээр авахгүй гээд. Би тэдэг дуусны дараа ингэж 45 хоногийн дараа. Үстаас утгаар нэдэхгүй юу. Хатгаж ястай нэр. Та өнөөний хөдөөсийн аваад хөдөөч манаас дуусны дараа аваад. Тийм шүү дээ. Дараа нь буузан дээр Манай хэд бүр хүрээд үнэрлээд исэн. Би бол үнэрлэж чадахгүй юм байлээ. Үнэрлэх юм бол тэсгүй гэж магадгүй гэж бодод би хамралуугаад талбитэг чигсээ. Хэцүү хэлж байлаа. Юу гэж бид нар сүрдээ яг энэ хийсэн чинь. Үгүй яг энэ Авраа сагилцсан дээр. өнөртөхгүй байвал энэ чи зураг гэсэн. Идэхгүй юу? Эд багшаа. Идэхгүй. За идэхгүй мэ. Идэхгүй. За идчих. За. Алын гэсэн ч идэхгүй. алаа ичсэн. Эдэж. За идээд. За мэ аваа. Зүгээрээ идчихэж яавал гэж. Энэ надад хүүг Идэж болохгүй шүү чанга байгаарай. Тэр өвчүү ичээр чаваас нь ямар гоё хараа. би Идэгчих шин те. Тойноос ингэж харж би чадахгүй. Ишгээ хичээж явах ингэсэн болохоос ш зангалаа. Зангаад тавьсан, хазаад буцаад тавьсан. Албан ёсоор зөвшөөрж штэ. За идээд. нэр юм уу? Нэрийг нэ. Хамрын чихээс аваа. Аваа. Идлээ шүү шээ. Энэ хамраа. Ямар ч өөх байхгүй. Хараа энэ хар. Идлээ шүү. Идлээ. Тэрэн дээр итгээд хатсан ч
чид манайх тэр буцаагаад сандраад буцаагаад селфи Монгол тавьсан. Зүгээр. Үгүй нэрээ. Үнэнгээсээ тэгсэн. Одоо бас нөгөө нэвтрүүлгийнх нь олон үзэгч таарч байгаа шүү дээ. Энд чинь Монголын ёс юм чинь бас хүндэтгээр Ёсоо алдсан юм болно. Нэвтрүүлгийн эднээс амсан шүү дээ. за амс отгоо амс. Тэгээд байгаа мэн амар нэг тийм шүү нэ. За миний хувьд болохоор бас ингэж бодсон. Ерөөсөө тэр нэг махыг бийсэн ч ялаа, байсан ч ялаа. Тэрийг нэх ингээл идэхгүй байлаа гэд нэг өгч гээд хаа одоо арайчтай чинь өдөө насалчаад тий. Тэр зэргийн төвчээрийг бол гараад даваад явчих тийм чадал бол байна. Үнэн шүү. Үнэн байна. Сайн бол багш үг нүд нь бол яг л үнэн сэтгэлээс шиг. Эдэ чи за гол эдэт тэгээ би явах гээд. Эдэт. Хатсан байж тээ угаасаа. Багш наа гэдгсэн ч би идэхгүй. За зүгт болио. Бөөнөр идүүл идэе идэхгүй бол бүгдээрээ л болио. Яшиг зүг. За би миний хотод ойрд ингээ юу гэхээр би чин сэтгэлээсээ итгэхгүй. Танаас идүүд ий. Танаа. Би өнөө боли. Би өнөө махида бууж өшмөр. Чинээр басгүй. Дими штэ. Зүгээрээ агш би идэхгүй. Би идгэж хэлсэн чинь баярлалаа агш. Тэр гадаа чаана. Отоо гадаа чаана. Индээр. Гадаа чар нурууг нь яах вэ тогтоо яана гэдэг вэ те. Монгол хэлээр Төлнө гэдэг штэ. Үгүй бүгдээ идүүл сургуулаа л. Харин за гэс жоохон л амсчихсан юм. Битээ угаасаа идэхгүй юм. Манай махида бууж өшөө. Гэтэ Монгол хэлсэнд нэр бас л тэтгэлийн зоог шүү. Би бол угаасаа зургуулаа идэхгүй зургуулаа. За идэхгүй гэдэг чинь шин ямар идэхгүй. Тэгсэн чи хишгээ барах би тэр л ингэж алгаж байгаа юм шиг ингэ шихтээд бүгдээрээ идвэл л та. Ганц хоёр идэхгүй бол бүгдээрээ идэхгүй. За тэгээд манай орон шишний хувьд зарим нь идэхгүй, зарим нь идээ гэсэн саналтай байна. Та хэд өөрсдөө чинь сонголт. Ер нь бол 45 хоногийн хугацаанд богино хугацаанд одоо хэдүүлэн манай хувьд үр дүн гаргах нь чухал тийм ээ. Мэдээж зорьсон байгаа учраас багш нас ойлгож чинь идэхгүй гэдэг бол та хэд өөрсдөө чинь сонголт. Тэгэхээр ер нь бол төсвөр хатуужлыг маш их шалгадаг спорт. Одоо мэдээж л одоо хоолны дэглэмтэй явхад бол их хэцүү. Одоо Монголд бол маш олон баяр болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон баяруудад одоо өөрийгөө хязгаарлаж чадсан, өөртөө ажиллаж чадсан тэр хүн л одоо эцсийн дүндээ өөрийнхөө тэр хүссэн гоё бие галбирыг бүтээж чадах нь байна. Тэгэхээр одоо та хэд манаас миний өнөөдрийн сорилт бол тэсч чадлаа. Энэ бишгээ өгчийн юу вэ? Сорилт бай. Миний хүш. Надад бол үнэхээр хүнд сорилт байдаг. Би үнэхээр энэ хүнд сорилтойгоо бидний зургуулаа авч чадлаа. Тэгээд нэг хазаа тавьсныг тооцоо. Яг очоод гэртээ очоод жинхэнэ челленж эхлэх юм байна. Гэтэ ямар амар хүнд өрсөлдөгч нартай юм бэ те? Хин ч эзэнгүүч сая мэдгүй багш харахгүй юм чинь биш. Энэ бол өөртөө үнэнж бай. Өөрөөргөн төлөөл орж ирсэн шүү дээ. Тийм. Би өнөөдөр хүртэл чадсан юм чинь. Японд явж байхад бас чадсан юм чи тэгээд өвдсөн 20 хоног чадна да гэж бодсон. Камерын хайн даан даахгүйгээ мэдгүй байна. Би өөрсдөө даахгүйгээ бодож байна. Би урдаа малатай идэх магадгүй. Тэгэхээр багшаар алуулж байгаа тэр ингээд тасгаад хийхнээр алуулж байгаа тэр дүрсүүд нүд тархан дотор өмнө өдөр ороод явцсан. Тэгээ хамгийн гол нэг урдаа тавьсан том зорилт байгаа. Зорилго байгаа. Тэгээ тэрний төлөө тэрэндээ бол хөрнө. За тэгээд энэ хаты чулуугийн одоо энэ бүтээгдэхүүнүүдийг хараад тий мах идэх тэр хүслээ жоохон ч ихсэн цааш нь одоо өөр юм бодоод гэдэг дотроо тэгээд миний нэг яруу найрагч болор цэрэнгийн шүлэг од цэрэнгийн эрдэнэгийн аялал суугаад амаар найр гэж нэг гоё доо байдаг. Тэгээд миний одоо хамгийн анхны уран бүтээлүүдийн маань нэг тэр дуу маань л бодогдож та суулаа да. Тэрнээс энийг бодог аялчих уу. Суугаад баймаар найранд суугаад ирсэн чи билүүдээ. Сорног дэлхий хүрээлэнд саацсан юм шиг маннаарлаа. Хайр нэрийг андаа
урмаар яасан сайхан ирвэ чи хамтдан гадаалж салхин намаар ямар ч өвчм үдээшвэ гэж миний нэг дуу байна. Хамтрагч байгуулах Mongolian Store, Вүүлэ нүүрс ус садлагч, Орхон Beauty Salon, ус арчилгааны доктор Melaxin брэнд, New Origin брэнд, ерөнхий ивент төгч Номин, хүний хэрэгцээ цум багцсан, ерөнхий ивент төгч 5 шар апартмент, чанартай барилга бат бөх ирээдүй, дугаарын хамтрагч Сингапурын номер 1 цай Пока, хамтран зохион байгуулагч Го Гуаша, Анд Медикал Центр, И студио, алтан ивент төгч Тэргүүн Чанса. За, өстой үзэсгэлэн төгөлдөр харагдчихээн. Жингээ хасцсан, голын имжилтээ өгцөн. Удахгүй одоо премиум болроосоо явах гад тэг багшин та хэдтэйг бас гоё халуун дотор нь яриа өрнүүлээ гэж бодоод та хэдтэйг хөөхөн болоод буугаад иргээд дуудсан. За тэгээ шинэ жилийн уур амьсгал орсон байна. Одоо албан байгууллагуудаас гацар модоо зассан байлээ. Тэгээд Улаанбаатар хот маань ч гэсэн бас шинэ жилийн уур амьсгал бас орсон байна. Гашиг хаан бэлдсэн. Одоо та бүхний маань одоо сэтгэлийг догтлуулсан билээ. Хүлээж авахд бэлнэ. За бэлгээ хэдүүлээ хамтдаа харцгаая. Сайн байна уу? Миний дэлхийг хадгалах хамгийн хайртай авнаа гэж. Сайн байна уу? Амжилтыг хүчнэ. Чирмэ. Марчжээ Томоос том баяр хүргье. Дугаар болгоныг нь алгасалгүй үзээд гэр бүлэрээ дэмжиж байгаа шүү. Тэгээ мантан буузнаас банш болоод ирэхийг нь тэсээ ядаа хүлээж байна. Шам баймстай болсон ярилцлага болоод ирээрээ. Томоос том амжилт хүсье. Хайртай шүү. Харна surprise. За амжилт хүсье. Юу ч гэсэн манту бууз банш болохыг бид хүсэж байна. Хөтөн бол чи өөрийн өрөөл байхын хамгийн чухал. За хэдэн найзан чимээ хүлээн тусад бэлэн болоод байна шүү. Тэгээд хэдүүлгээ хоолны бил амжилт хүсье найзаа. Хай. Анухаас фитнес шоуд оролцож байгаа ариунагчтэй Томоос том амжилтыг хүсье. За тэгээд мандам хуузнасаа баншуулаад эргээд ирээрээ. Бай. Өнөөдөр болсод хоёр ахын нэг Монголын хамгсан найзаа 2000-аас хойш хүүхдүүд тэгээд амар ариунагч гэдэг. За өргөжлүүлээд хэдүүлээ дараагийнхаа мэдчлэгийг хүлээж авъя. Сабано, альмагийн найз Алука байна. Альмагийн найз Сараа байна. Одоо нөхөрлөөд найзлаад ингээд цаг хугацааг өнгөллийгээд харахад маш дайчин. Ер нь бие аваад даах шатар маш өндөртэй. Тэгээ дандаа нэг шин соргог одоо ямиг туршсан, өөрийгөө сорилсан ер нь бол нэгэн тийм дайчин тал юм. Яг одоо альмагийн гүнлүү н ороод харах юм бол айгүй их тийм оюуны чадамжтай, илүү нэг юм мэдлэг боловсрал тал дээр илүү анхаардаг. Тэнгүүтлээ хувь хүнийхээ дадлыг ингээд айгүй их анхаарч идэг. Хүмүүс харахлаар болохоор айгүй өнгөцгөн хараад идэг манай найзыг. Уг нь бол тэр хүний чигүүнд асар их өөр хүн байдаг. Шал өөр айгүй мундаг эмэгтэй байдаг. Харин хөдөлгөөний талдаа жоохон хэцүү байгаа. Үнэхээр хэцүү байгаа. Одоо яг энэ фитнес гэдэг нэг талаараа өөрийнх нь хувьд айгүй шин айдас үстэй те яг энэ одоо бэлтгэлийг ингэж өөрийнхөө амьдралын нэг хөвшил болгож яваагүй байгаа нь нэгдүгээрт ингээд өөрт нь амар тийм яах бол гэсэн айц байгаа байх. Тийм учраас заавал зорьсон зорилготой хүрээд ард нь гараад хүрээд ирээрээ. Тэгээд ирэхээр нь маш гоё хөвчлөлтэй өөртөөгөө хамтдаа уулзъя гэж хэлье. Альмаа маань одоо бас найзуудаас нь ирсэн мэдчилгээг хараад уйлчлаа. Манай альбаач угаасаа л уйлдаг юм дөө те. Тэр эхэнд гарсан хоёр найз маань одоо тэг хамгийн урт удаа найзлсан нөгөө нэг хүнд хэцүү бүх юмд яг ард байж идэг нэг хасалттай танк байдаг шүү дээ. Тэр хоёр юм. Сая амар
Хөөрхөн ичээд тэр ярьж байгааг нэ үгийн урд хойно оруулаад яг ингээ хүчээр суулгахтай шиг. Хөөрхөн байла. Тэгээд үгүй яагаад ч юм Хээжис байгаа ах гэж бодоод хүлээжсэн байхгүй гэсэн чинь дуусчлаа. Ээжээ ичимхий байгаа болил доо. Юус тавиг харчмаар л штэ ээж тоо. За тэгж л ийдээ да. Эхний хоёр оролцогч маань бас мэдлэгээ хүлээж авлаа. Ингээд дараагийнхаа мэдлэгээ хэдүүлээ хүлээж авъя. Баамагтууд манай комеди охтууд байна. Тэгээд наана бити нурж унаарэ. Сэр сэмби сэсгэр үсээ шийд. Бити дийлээд рөөслөд гараад ирээрээ тэг ямар ч амар өсөж байгааг нь бол бид хэд мэдэрч ин. Тэгээд бид нар бас дагаад хоол идэхгүй нэг худлаа яриад явах уу гэж. Гарч ирэн хамтдаа амар идээд тэгээ бүжгэлнэ. Зад бүжгэлний хөсөө гожуулнаа. Тэгээ бүгдийг алаад өгөөрэй. Чи чаднаа. Эдрийг алаад өгөөрэй гинэ. Бүгдийг юм бол идэхийн хувьд илдэг. Гэтэ алкогол юусэн хэрэглэдэггүй. Тэгээ орой кофе уугаа байж идэг хүн дээ. За мандухай. Томокогийн охин. Манай ээж зарчимч. Тэгээд яг хин гэсэн бол хийдэг. Цагаа барьдаг тий. Хүмүүсээс шаардах юм бол яг шаардна. Өөрөө зарчимч учраас маш олон жил юм гүзээтэй байсан. Би бас одоо дуурайгаад гүзээтэй. Тэгээд тийм утсан өөхийг хайлуулах хэцүү байдаг гэсэн. Тэгээд 50 жилийн өөхийг шатаад ингэсэн үг шүү дээ. Тэр бол бахархаж гин. Тэр багшийнхаа итгэлийг алдахгүй гэдэг хүн болохоор та бол мундаг. Чадна номер 1-т ороорой. Вау. Сайн уу? Сайн уу? Бид сайн байна. Тий. Чи болохоор эмээ сайн уу штэ? Эмээ сайн уу? Битээр сайн байна. Тор сайн байна. Ядарч гин үү? Ядарч гин үү? Хүй миний үгийг давтахгүй штэ юм аа. Яас гүр юм бэ? Тэгээ багш нь нэг чанга багш гэж сонссон. Чанга багшийн өдөрлөгөн доор сайн хичээгээрээ. Айгу тавчхан юм биш үү? Хайртай шүү. Бай. За манай оролцогч Томокогийн хүүхэд нь нөхөр нь за ачин нас мэдчилгээ илгээсэн байна. Дөрвөж хаа 42 хоногт одоо энэ олцсон шүү дээ. Тэгээд манай нөхөр болохоор тэгээд миний энэ хормон хамгийн хайртай хүн. Эрэгтэй. Томокогийнхан бас гэр бүлийнхантай танилцлаа, нөхрийн нас харлаа, ачийг харлаа. Бүгдээр их царилэг хүмүүс байдаг юм байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа мэдчлэгийг хүлээж авъя. Манай оролцогчдын хэн байх болоо? Хайртай андаа тэмцээнд оролцож байгаад нь амжилт хүсье. Хайртай антайгаа бид хоёр бас нэг анги. Тэгээд 10 жил 14-5 жил ханилаад бас дөрвөн сайхан хүүгийн аав ээж болсон байна. Өдөр болгон одоо нэг гарах цагуудыг хүлээж ингэж үздэг. Хүүхдүүд маань ээжийгээ зургатаар гараад ирэнгүүт бас ээж гарч ийн ингэж тэгж ийн гээл бөөн баяр баясгалуулаад тэгээ ээж минь тэмцээнд амжилттай оролцоод ирээсэ гээл Та сайхан уснаа та тэмцээтэй түүлэх байгаа түнөөс түүлж шүү. Бид сайн байгаа шүү яаж. Хоёр дүүгийнхээ хичээл номыг хийлгээд өөрөө ч хүртэл хичээл номыг хийгээсэй байгаа. Одоо та одоо тэмцээнд сөрүүлж ирээд одоо ялаад хөрөдрөө. Хайртай шүү ээжээ. Би Уранцаагийн хоёр дахь хүү Амхтан Баатар байна. Ээжтэй амжилт хүсье. Бидэд санаа зовхоргүй. Би хоёр дүүгээ хараад сайн байгаа. Хайртай шүү. За сайн байцгаана уу? Монголын нийт телевизээ үзэж байгаа ард түмэнд энэ өдөр ямар амгалан гаалтгая. Тэгээ охин маань одоо ингээд явсан учраас хүүхдийн ингээд өөр төр аваад ингээд санаа зовлтгүй сайн харж байгаа шүү. Тэгэхэд хүлээгээ суучих шүү.
одоо шоу нэвтрүүлэлтэд орсон цагаас хойш маш олон одоо юм ээжүүд дэмжиж байгаа. Тэгээд алдарт их одонтой ээжүүдийн групп төртөл одоо баг өөрөө уран заяа маань дэмжээрэй гэсэн айгүй олон постууд бас ороод явж илээ багш нас харсан. Сошиал дээр бол энэ удаагийн хуулирлын олон нийтийн төлөөлөл бол маш идэвхтэй, санаачлагтай, өөрийгөө илэрхийлж чаддаг, одоо бусдтайгаа ан маань үзэлцэж чаддаг. Үнэхээр бас зөв одоо бүсгүйг сонгож оруулсан байна гэдэг урмын үг айгүй их лайв болгон дээр бас гарч ирж байгаа. Тэгэхээр тэр олон дэмждэг хүмүүстэй зориулаад, ээжүүдтэй зориулаад бас сэтгэлийнхаа үгийг хэлвэл хүн ер нь ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөртөө одоо гарч ирсэн боломжийг бити алдаарай, бити шантраарай. Тэгээ ингээд болчтой юм за гэд яг нөгөө нэг ингээ амьдралдаа ингээд яг одоо юу гэдэм бэ? Битгий өөрийгөө хайрцаглаарай. Тий, өөрийгөө одоо ингээ начиг бэлтий ингэж хайрцаглаарай. Хүн болгонд амар нөгөө боломж байд юм бэлээ. Тийм хэмжээ өөрийгөө хурцлаарай манайхаа. Та нар чадна шүү. Би ч гэсэн чаднаа хичээнэ. За амжилт. За дараагийнхаа оролцогчийн хайртай дотны хүмүүсээс ирсэн мэндчлээ хэдүүлээ хүлээж авъя. Би их шилжүүлэн найз мөнгөнд цэцэг. Сайн найз минь анх найзыгаа энэ шоунд оролцож байгаа гэдгийг нь сонсоод зөв цаг үедээ гоё шоунд оролцож байгаа миний баярлаж хүлээж авсан. Тэгээд харин шоугаа тусгаад намайг тасалж өгнө шүү за. Сайн байцгаана уу? Хишиг жаргалын найз уран чимэг байна. За бид Дундгой аймгийн Дэрэн сумын харьяат уугуул хүмүүс. Тэгээд анх яг 1-р ангид орохдоо л найзалж эхэлж байсан. Намаагийн найзууд байгаа. Шоуны ялагч болох байх гэж бодож байна. Тэгээд найздаа итгэж байгаа шүү. Хайртай шүү. Манай найз над руу чат бичиж найз нь ингээд энэ шоунд орохоор боллоо гэх. Тийм үү. За нэлээд сайн сэтгэл зүгээ бэлдээрэл гэж яг чиний хэлсэн. Тэрнээс наа чи амархан юм тийм гэж худлаа бол найздаа хэлхийг хүсээгүй. Сэтгэл зүг нь бас нэлээд аль чадгаараа бэлдэж хэлсэн. Тэгээд одоо юу болж байгаа бол гэж бодож байна. За цөөхөн хэсэг хугацаал үлдсэн байх гэж бодож байна. Тэгээ маш их төвчээрээ тэр өмнөх ишлүүлсэн цаг хугацаагаа бодоод төвчсөн өдөр хоногудаа бодоод гоё сэтгэлээ чанга бариад зөрөгтэй биш үү гэж хэлмээр байна. Аав ээжиг хөдөөнөөс бас хүчний мөгдүүлж авчирсан юм байна. Тэгэхгүй би одоо ганцаараа хоёр хүүхдийн хичээл сургуульд явуулахаас өсөөлөд нэлээ ажил төвөг бодчих магадгүй гэж хаширлаад авчирсан номж байна. Тэгээд ямар ч хэсэн хэдүүлээ хоол ундтаа хүүхдүүдэд хичээд нь одоо тэгээд ар гэрээг бол гайгүй сайн сахиж чадж байна гэж бодож байгаа шүү дээ. Гоо сайхан даа яаж анхаарч ингэж одоо хүүхдийн цэцэл сургуульд нөр гэж гоод ингээд тэр амны сайхан гэж бодоод санаа зовлт тгүүл гэж одоо хэлмээр. Яах гэдэг юм бэ? За юу яахгүй манд. Хэмээн ирсэн болохоор тэгээд хэмээн яа ээжиг орлоо. Гайгүй. Одоо тэгэл ирэх юм чинь тэгээд их оронд яг жоохон санаж лээ нэг чигээ. Би төсөвний хүү тэгээд ямар ч байсан гэсэн шатах байхна гэж аав нь хараа сууж байна. Баяр. Анжилттай сайн яваад ирээ. Хичээгээрээ. За сэтгэл ямар вэ? Өөрийн дэмждэг өстой зөндөө олон найзууд байдаг юм байна. Гэр бүлийнхнээс ингээд бөөндөө дэмжиж сууж шít хар мараа ингээд. Бүгдээрээ бас поцтой дэмжлээ шүү дээ. Ялгүй сайн тавьжирсан азтай гэсэн гэж би өөрийгөө боддог. Бидний галтгоонд хөвгөд үзээ. Тэгээд аав яг хоол бидний тгээс ургацсан. За ингээд тишгээгийнхаа хайртай дотны хүмүүсээс ирсэн мэндчлэгийг хүлээж авлаа. Хамгийн сүүлийн оролцогчийн хайртай дотны хүмүүсээс ирсэн мэндчлэгийг хэдүүлээ хамтдаа үзье. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ оройн мэндийг хүргэе. Би шоуны оролцогч Батхан цэцгийгч Оюуснаа байна. Анх дүүгээсээ энэ шоунд оролцох урилга ирсэн гэдгийг сонсоод маш их баярлсан. Олон эсрэг дүр тоглосноос нь болоод бол зарим нэгэн хүмүүс бол ойлгохгүй яг дүрээр нь тэгж эсрэгээр хүлээж авах хандлага бол маш их байдаг. Ер нь бол чадна гэж бодсон. Тоогч маань яагаад гэвэл одоо тийм маш тийм ялагдах дургууд. Ирэх намрын Мисс Монголиа.
Ер нь бол хөдөлгөөний тал дээр хэний ч дор орохгүй амар хөншөө. Та нар айж явах хэрэгтэй. Өрсөлдөгчд нь бол айх хэрэгтэй шүү. Галыг асаагаад ирээ хичээ. Өөхөр шатаагаад өгөө. 2003 онд бид анх Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцохдоо хамт оролцоо. Тэгээд тэрнээс хойш ер нь тасралтгүй л найзалж байна да. Чамд бол одоо үнэхээр их дуусахгүй их эрч хүч байдаг. Тэгэхээр энэ эрч хүчээ миний найз одоо бүгдийг даачлаад тэгээд шоуга амжилттай сайхан дуусгаад болж өгөл мэдээж ялаад гараад ирээрэй гэж найз нь хүсэж байна. Тэгээд найзтай амжилт хүсье. Сайн үжи. Мөн хичээлдээ яваад 2 мэтэгээ хамт сайн сууж байгаа. Ээжээ та бол миний баяр баясгалан бахархалтай ээж шүү. Ээжтэй амжилт хүсье. Ээжтэй хайртай шүү. Ээжээ зөрсөн зорилгоо биелүүлээд гоё болоод ирээрээ. Би барьчихна гэж бодсон чинь бас яг тэгдэггүй юм байна. Одоо хорвогийн хамгийн одоо номер 1-т байдаг хүн одоо таны түүн л ах те. Ээж нь хөөр маш их бахарсан шүү миний хөө. Ээж нь хөдөө зөндөө хайртай шүү гэж хэлмээр байна. Яа. За тэгээ багшаанууд бол бас та хэдийнхэн тийм ээ хайртай дотны хүмүүсээс ирсэн мэдлэгийг авсан чинь аюу сайхан санагдаж байна. Тэгээд миний хэлмээр санагдчихсэн зарим үгийг бас энэ олон хүмүүс миний өмнөөс хэлээд өглөө. Та хэд маань бас хизээш битгий бууж өгөөрэй. Ард чинь ийм олон хүмүүс дэмжиж байгаа учраас тий. Одоо энэ шоунд зөвхөн нэг нь ялагч болох ч гэсэн та хэд маань одоо хувь хүн болгондоо өөрсдөө ялан дийлж чадсан ийм олон хүмүүст бас үлгэр дуурайл болоод явж байгаа хүмүүс шүү гэж багш нь хэлмээр шүү. За тэгээ багшийнхны хувьд бол бас дөрмийн дагуу бэлгээ өгнө. Одоо сайн бэлтгэл сургалтаа хийгээд сайн үр дүн гаргаад авах тусмал багш нь шагнана гэсэн тийм ээ. Тэгэхээр хэлснийхаа дагуу бас өнөөдөр багш нас та айдаг шагнахаар шийдсэн маа. Тэгэхээр Баясах Хуулч компани Poco брэнд цайнаас одоо та бүхэнд маань гарын бэлэг явуулсан байгаа. Тэгээд илүү гойлог байгаарэ, битгий шантраарэ, аман цанган бол бас Poco цайгаа уугаад ирч хүч ороорой гэсэн маа. Тэгэхээр хурц одоо юм сахарын агуулмж өндөртэй одоо цай жуус ууж чаддгүй эмэгтэйчүүдийн хувьд одоо Poco цайг жингээ хасж авах үедээ хэрэглэх боломжтой. За хамгийн одоо тохиромжтой төрөл нь бол Zero гэсэн бичгтэй сахаргүй юм цай байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас бэлтгэл сургалт хийж явах өмнө байнга бас хэрэглэдэг байсан. Тэгээ одоо энэ удаа ч гэсэн одоо та хэд бас хэрэглүүлье. Цаашдынх нь бэлтгэл сургалтын дээр нь системд нь бас оруулж өгье гэж бодоод одоо Poco цайгаа одоо та хэдтэй бэлгэлэх гээд бэлдсэн байна. Бэлгэхээр цэцэг мэдчлэгээр залгаад хаа хоолоос агшин яг одоо авчлаарэ гэд багшийн зүгээс болон шоу нэвтрүүлгийнхаа зүгээс хаа хэдтэй цэцэг мэдчлэгээ дэвшүүлж байна. Цэцгээ аваарэ. Одоо хэдүүлээс премиум бодор ресортоосоо явлаа. Тэгээд эв найртай. Тэгээд дээрэс нь бас та хэд маань юм айгуу гоё юм халуун дулаан яг ихч дүүшиг болсон байна. Тэгээд багш нь та хэдтэй хайртай шүү. Цаашаа сайн хичээгээрэй гэж хэлээ. За. Энэ зохиол юм уу хашаас тийш юу танаа. Энэ зохиол байхгүй хөөе. Би чамтай ерөөсөө зохиол яриаггүй байна. Надад чамтай ажиллахаас сүүл рүү хэцүү байна. Хоол голоод байна. Хин бэ? Тэгэхгүй байна. Хин тэгтүү. Iron yes. Iron за цагаас нөтөн цаалчлаа. Дахиад тоо шинэ. Зуга 17 19. Чи эвэн Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн. Янзтай ясны шил. Дахлаагаа дэмж эрдсээ нөх. Дугаарын хамтрагч
Сингапурын номер 1 цай Бока. Ерөнхий ивент тэтгэгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Анд Медикал Центр. E-студио. Ерөнхий ивент тэтгэгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Хамтрагч байгууллага Mongolian Tour. Вүүлэ нүүрс ус садлагч. Орхон бьюти салон. Ус арчилгааны доктор Melaxin брэнд. New Origin брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Номин. Хүний хэрэгцээ цум багцсан. Хай мангахан сайхан амарсан уу? За Хикинкогоос мэдчилгээ болон нэг шоколад ирсэн байгаа шүү. Маа. Шоколадтэй лифттэй. Бэлэн багаарай. Одоо багштор хөлж байгаа. Утгагүй бой. Мэдчилгээ ирсэн. Хаанаас ирсэн бэ гэхээр Хикинко бид нартай хамт байгаа Хикинкогоос ирсэн шүү. За тэгээд нэг шоколадыг өгөөрэй гэсэн. За ишгээ. Чимээгүй хүч бол хамгийн хүчтэй. Бид чамаар бахархаж байна. Амжилт хүсье. Энэ шоколад шиг час хийсэн гоё үг өгсөн байна те. Хикинко Mongolia. Баярлалаа. Бай. Тэрэлж ар хүүшийн ам премиум болор resort. Өглөөний 8 цаг 12 минут. Бэлтгэлийн 25 дахь өдөр. Яа, өнөөдөр ярьсан байх билээ. Өнөөдөр нэг алуулахаар харин тийм. Манай энэ бидний энэ бариад байгаа нөгөө билээс шүү дээ. Энд чинь нөгөө happy design гэдэг компани юм л шүү дээ. Өнөөдөр яагаад би хамгийн шилхэн биш үү? Өргөд явчих биш үү? Энд баярлалаа би байдаг. За манайхан алан л гэвчихсэн байна. Юу гэсэн бэ? Хамгийн сонирхолтой гэдэг юм аа. Энэ стикер болохоор энэ цэнхийг бас гарын билийг болгож өгсөн happy design-ы хамт олон бид нар зурж хийж өгсөн байгаа энэ хөөрхөн өгнүүдтэй бас зурагтай стикерийг яана. За нэг ирч үчи сэргээч сулаа орно. Өнөөдөр өнөхийн сүүлчийн дасгал үжээн хавцсан ингээд томдаад 25 хоног бас болж шүү. Би өнөөдөр reception дээр төлхөөрөө мартаад очсон чинь. За яасан явлаа юу. Харин тийм ээ одоо ганцхан хайрсаа болуулчихэд явлаа гэлээсэн. За. Хөрмөн бодордох, арсан хуудадах. Тий. За зааландаа үргэлжлүүлээ хэдүүл овуулцлаа. Хоол идсэн үү? Идсэн. Идэж байна уу? За хоол дайжгүй юу? Дайжгүй. Хэцүү байна уу? Юу яа? Очоод хоолоо алдаагаа өглээд байгаа шүү. Уяанаас алдуурсан нохоо шиг тэгээд очоод өстө хаа сайгуу ууж идээд энэ тэнд хонж өнжөөд бэлтгэл сургуультаа таслаа явчих байлмаа. Үгүй ээ багш би юу гэж хэлж идэм бэ? Араас нь томоко. Би аюултай ирэх шүү. Тэр паб мабар хэсэг яваад байгаа сураг байдаг шүү. Би эндээс гараад бид нар сонголт нь шүү дээ. Дэглэм барих уу, барихгүй юу те? Тэрийг нуух уу, илчлэх үү гэдэг одоо нөгөө сонголт ингэ баян ингэ бид нарт байж байгаа. Тэгээд хэцүү үе ирж магадгүй гэж би бодоод байгаа жишээ өчигдөр гэхэд нэг бэлэн гой мó гэдгийсэн гэж бодогдоод байгаа юм чинь. Гэтэ бүсийг чангарч өөрийгөө ялан дээсний дараа одоо бусдыг ялан дийлнэ шүү дээ. Хотод очиод нууцаар нэг бууз идэхэд мэдхгүй дээ гэж тийм адын бодол төрж исэн байхгүй надаа. Тэгсэн чинь багш маань ингээд бидний төлөө ийм амар их сэтгэл зүрх гаргаад байгааг нь харахад
дотроо бодсон. За би очиод яасан ч бууз идэхгүй. Яасан ч хоолоо алдахгүй гэж дотроо өөртөө амласан. Багш бидний төлөө тэгж хичээж ах ч тоо. Буузыг амчи та тий. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн бэлтгэлдээ оръё. Тэгээд өнөөдөр хэдүүлээ та идэх өсөлтөр өгшнөөс зочин урьсан байгаа. Өнөөдрийнхөө зочинг хүлээж авъя. Нэрийг хилдэгсэн. Хэлэхгүй ах юм. Орооч зочин нь. Манайхаа зочоо ороорой. Сандерсон уу? Яг ингээд бата багш ингээ ороод ирсэн чинь надаа обиста яг зөв бодсон байж тэл гэж бодогдсон. Та хүүхдэд тэгээд буруу зүрөө үг зааж өгөө. Хамаака. Хил дөнгөж орж яваа амьд шүү. Тэгээд амар архаг хилд орсон хүмүүс агаад байгаа шүү дээ. Муухай үг зааж өгөхгүй шүү. За. За тэгээ өнөөдөр хэдүүлээ. Одоо өнөөдрийнхөө зочин Патрик багштайгаа Монгол нэр нь Бата тий. Та багштайгаа мөрний булчин ажиллуулна. За мөрний булчин ажиллуулна. Бэлнэ үү? Бэлээ. За би халаалтай явах уу? За. За багш нөгөө ирснээсээ хойш та хэдтээс нөгөө гоё туслан дээр ч юм уу очиод ингээд уулна яадаг вүлээ анх танилцах үдшилэг хийдэг те. За бас дуусахтаа яадаг вүлээ бай парти хийдэг шүү дээ те. Тэгэхээр одоо хэдүүлээ бас өнөөдөр сүүлийнхаа бэлтгэлийг одоо зааланда бай партигаа хийх гэж байна. Тэгээд би халаалт өнөөдөр сайхан бүжгэлж халаанаа. За тэгээд Бата агш нь спикер авчирчихсан байгаа. Хасралтгүй 10 минут бүжиглээ шүү заяа. Дундаа ерөөсөө амархгүй. Миний тавьсан аян дээр ерөөсөө 10 минут бүжиглж бие халаана. Йоо, би бүр бүжгийн авьяасгүй төхөө. Би бүр үнэхээр бүжгийн авьяасгүй. Надад тэр амар хэцүүсэн яг үнийг хэлгээд. Тэгээд одоо амар тэнэг харагдах байхаа. Тэгтээ ах уу одоо байгаа л энийг чинь. Манай уран заяас таалсан штэ. Оролцогч байна уу? За би одоо сүүний 5 минут. За яваарай. Очоо. Би уурлахгүй. Бүжиглээ хурж болно. Бата агштай. Манай багш нөхрийгөө бидний дунд шидсэн штэ. Тийм одоо бид нар паб гэ барьж аваад. Хамаака. За өнөөдөр угаасаа одоо хэдүүлэг маань премиум болрынхаа фитнес зааланд одоо хамгийн сүүлийн удаа бэлтгэлээ хийж байгаа учраас одоо хэдүүлээ орой шөнө дискотод байж чадахгүй учраас багш энэ дээр одоо өнөөдөр бай парти буюу бай фитнес гэдэг хийж шүү заа. Хамаагүй сайн нөгөө хоошоо ордог хөдөлгөөний хийсэнгүү тэр л бодлоо. Фитнесийн одоо хамгийн одоо чухал зүйл таны өрн нь бол жинг өнөөдөр үзээд гой биетэй байна гэж тодорхойлохгүй. Өнөөдөр та 40 кг 50 кг байлаа гэд нөгөө пропорц зөв биш байх юм бол хинч таны гой гэж одоо дүгнэхгүй байгаа. Та ч гэсэн өөрийгөө хангалттай гэж дүгнэж чаддаггүй. Тэгэхээр өөр нь бол магадгүй жин өндөрч гэсэн пропорц маш чухал. Тэгэхээр эмэгтэй хүний нүрийг жижигхан харагдуулахад хамгийн сайн тусалдаг булчин бол одоо энэ харагдаж байгаа мөрний булчин гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ одоо мөрний булчин руугаа оръё.
Тэгээд Патрик багштайгаа хэдүүлээ мөрөө ажиллах нь байна. Хэдүүлээ хамгийн эхлээд багшнаас өмнөх бэлтгэлүүд дээр баг зэрэг мөрнийг нь ажиллуулж явж ирсэн. Тэгэхээр өнөөдөр хийж үзээгүй одоо штангтай мөрний тасглаа хий. За 2-2-ороо хийн, өрөөгөөрөө хийн. Өрөөнд нэр өгснөө одоо явлаа штэ. Тийм штэ. Багшаа угаасаа бид нар чинь ийм байл штэ багшаа. 2 гадаад. Тийм байгаа. Тийм. 2 урлаг өрөө сайхан. Хоёр. Танаа өрөөний нэр чи юу юм? Хөдөө баг гинэ. Нөгөө эхлээд тэр чүү гэдсэн юм аа. Тэгээд чүү нарай л нэг утгагүй санагдаад тэгээ хорс чүү. За морьтонгууд юм одоо хөдөө орон нутгийнх юм. Мориндоо юм шиг. За хорс баг. За өрөөгөөрөө урлагийнхан. За урлагийнхан. Манай хоёр бол гэхдээ ер нь жоохон дургу байгаад байгаа шүү дээ. Гадных ингээ бөөрлөхөд байх шүү дээ. Ер нь гэлтэй. Ер нь жоохон эвгүй тусаж байна уу? Бөөрлөхөд байгаа юм шиг санагдаж байна. Буданы хүүхдүүд те? Будаач. За будааныхан. За тэгээ будааныхан байна, урлагийнхан байна, моринууд байна тийм. За моринуудаас эхлэе. За бата огш нэхлээ хийгээд харуулна шүү заяа. За хараарай. За яг толгойнхаа гол хэсэгт авчирлаа буцаагаа дээшлүүлнэ шүү заяа. За эхний хоёр маань хий. За оролцогч. Чууныхан юм да. За чүү. Хэд явах хоёроо? Багшаа зогшин яах вэ? Хөлөндөө мөрний хэмжээтэй заавлаа. Юхан шүү. Арай багсах гинэ. За 15 явчихоо. 2 Юу нэг хоёр вэ? 13 14 15 Бата агшахан тоогоор шүү. Оо тийм үү за. Яви. Yes. Анаа. Гэсний 8. Дахиад эхлэх гинэ. За дахиад 1 2 Again. Okay, 1 2 ready go. За 1-ээс 10 хүртэл шүү. За 1 тоолооч. 1 2 Гүр. Яна 3 мартчихж байгаа мó уу? 3 мартаад байгаа мó? 1 2 3 4 5 би чам зөндөө зааж өгсөн шүү дээ. 6 7 8 9 10. За тоол. За батаа 10 удаа тоолно шүү. За тоол. Тоолж чадахгүй байх юм. Багш. За тоол. 1 2 за тоолоорой. 1 2 Гүр. Let the next person. Okay. Дөрөв тав. Тавын чийслүүлэх гэж жоохон зүтгэлээ. 2 Гүр. 4 5 8 9 10. Оо энэ нэг Ятая. За дараагийн хоёр. За бата агшаага 1-ээс 10 хүртэл зөв тоолтол нь хийшөө. Энэ багтаач хар заяа. Би ингээ хилээд үгүй. Окей. Оо за уучлаарай хичээгүй. За. За тоол. All right, let's go. Nick. Higher. Guru. Duru. Tao. Zuga. Dolo. Nam. Yus. Aaron. За ёо. Аваач тэтгэжтэй тийм. Nick. Higher. Guru. Duru. За болчих. За одоо Патрик багшаар нь 11-ээс 20 хооронд тоолуулна. 11-ээс 20 хооронд ерөөсөө мэдэхгүй шүү заяа. 10-аас 20 хооронд таад зааж өгөөд чадахгүй бол яваал юм асуулаа за. За багштай заагаад өгөөд. За гээ заагаад. 11-ээс
10-аас 1-ээс 20 хүртэл шүү заяа. За 2 минут үгүй гэл зааж өгөөрэй. Яаж гэл заагаад 1 2 гэж. За 10 хүртэл тоолж байгаа шүү. Хэдээс мэдэхгүй. 2 3 Ник хоёо гуру дуру тав зурга доло нэм юс ару ник ару гуру ару хоёо За цаг дууссан. Энэ бүтэхгүй байна өө яана одоо. За 2-аас цааш одоо. За одоо багш нь заагаад өгсөн дасгалаа л оруулъя заяа. Энэ мөрний алдлалт чадна штэ. Энэ чадна штэ. Гантелтэй мөрний алдлалт. Мөрийг богино хугацаанд өргөн болгож хөгжүүлдэг супер дасгал. Өргөн мөртөө эмэгтэй хүний нүүрний харьцаа жижиг харагддаг. Шинэ жилийн үдэш мөрөө ил гарсан даашин зөмсгөр зэхэж байгаа бол энэ дасгалыг заавал хийгээрэй бүсгүүчүүдээ. За тоолъё. Тоол. 1 2 гуру дуру тав зурга отгоо зааж өгөхгүй шүү. Отгоо чимээгүй. 9 10 11 За дахиад алцчлаа. Дахиад тоо шинээр 1 2 эхлэе. За эхэл. 1 2 4 Би ч зөндөө зааж өгсөн шүү дээ гэртээ яа. Okay, let's go. За хоёроо бэлнэ үү? Бэлээ. Батаа өгчтэй хандаж хэлэхүүгээ хэлээрэй. Алтуа. Алтуа. Alright, let's go. За явлаа. Ник Зурга 17 19 Чи эгс сан. Иргүүдээ дараач одоо. Тэгээ Монголд хэдэн жил болж байгаа юм тэгээд хийл байхгүй. Багш амар эрхлүүлт юм бэл. За 50. За эхлэв. За эхлэе. За тоолё. Alright. 15 14 17 18 19 Hoi. Very good. Баярын чимээ. За манай өдөө орон нутгийнхан гэж байгаа шүү дээ. 19. За. Ник, хоёр, гуру, тав, гуру, 14, 15, 16, 17, 18, 19, хоёр. Хоёр гэж гэхэлээ. 20 гэв юм уу? Үгүй 20 гэсэн багш. Багшаа жоохон 20 гэсэн. 20. Хийстэй. Тэр хэлэхгүй шүү дээ бид шиг. За тооцъё. За. Good job. 18. За жоохон амсчих. Энэ юу? Яган. Тоо. Шар. Яна. Арun юс. Хоёр биш шүү дээ. За дахиад. За сүүлийнх. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгч номин. Хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Мөнгөн ивент төгч Gem International. Хожирт Эрдэс тус. Red Bull Energy Drink. Lotus Farm Кефир тараг. Хекинго цэвэр шоколад. Алтан ивент төгч их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх.
За хэдүүлээ бэлтгэлийн дундуур өнөөдөр агшин поко уулгах гэж байгаа. Покогийн хувьд бол жингээ асаж байгаа үедээ бэлтгэлийн дундуур асууж болохоор ийм одоо сахаргүй жуус байгаа. Тэгэхээр та хэд манаас дундуураа ирч хүчээ нөхөхдөө поко цанаас маань уучж болно. За гол нь уухта бүгдээрээ энэ өнгөө бата багштай зааж өгөн заяа. Хэлүүлэн за энэ ямар өнгөө гэд ногоо бол ногоо гэд заяа. Хэлж чадах юм бол уун, хэлж чадуулахгүй бол уухгүй заяа. За уран заяагаас эхлээд ямар өнгөтэй вэ? Ногоо. Тэгээ энэ ногоолчлоо энэ. Ногоо. Окей, ногоо. За гурван боломжтой үгүй шүү заяа. Гурван боломж шүү заяа. За нэг балга. Поконоос. Яган. Оо. Болсон мó? Болцсон тий. Яган. Чанга хэлтэй сонсохгүй чанга хэлчихэж. Чанга. Яган. Яган за болсон. Би ямар азар ягааныг аваа вэ? Энэ юу? Яган. Бодомо. За өнгө давтагдмааргүй шүү. Сэнхэр. 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 Оо борой. Юу? Сэнхэр. 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 Блүү. Сэнхэр. Сэнхэр. Гоё. Гуртэл. Сэнхэр. Хэ биш. Окей. Сэнхэр. Зүг. Сэнхэр. Хар гэдэг ордог хар. Чи харыг мэдэн шүү дээ. Хар сэнхэр. Хэр хар ойлгож байна уу? Хэр. За. За. Сар. Sorry. Сар. 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 Гурван хэлүүлээ шүү. За нэг ижлээ. За. Сар. Санк. Той. За гоё чанга хэлэхгүй байна. Сар. Санк. 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 Шак. 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 Сар. Шак. Сар. Яна. Нөө чав. Ша. Say ша. Шама. Юу? Шама гэдэг зааж өгсөн. Шак. Шаама биш шүү дээ. Шаа гэж хэл. Наа ч одоо шаагийн хэлд орчвол хий хариуцлагуулах юм. Гэдэг гэртээ байж байгаа шаа гэдэг үл яах юм бэ? Окей, шар. 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 Яа уучаална. За, Томоко. За. Цагаан. Сага. Yes, okay. Цагаан одоо хар цагаанаа мэдлэггүй яах вэ те? Хар цагаан хоёр өнгөө мэдлэггүй яах вэ те? Би цагаан ингээ хар байгаад байгаа шүү дээ. За уцгаа. За гоё. Дундуур гоё сэрэгчээ хэдүүлээ. Тэгэл юм л олвол ингээ муухай архины сэтэл. За тулгая. За поконоосоо тулгах чи хэдүүлээ. Манай хүн чи мэдэн штэ. Юу гэдэг вэ лээ? Төлөө. За төлөөгөө бол айгуу сайн мэддэг аахгүй юу? Айгу муугийн сурсан юм шүү. Айгуу муугийн сурсан. Үгүй энэ чинь өдрийг анх хайр төлөө гэж байгаа байхгүй юу? За дараагийн дасгал маань октоодоо дисктэй дасгал байгаа. Тэгэхээр энэ дасгалын үед бол мөрний яг энэ дээд хэсэг рүү илүүдлэх орно гэсэн үг. За мөр гоё яах юм бол ингээ хуваагдаад гоё байх юм бол одоо та хэд маань илүү гоё эмэгтэйчүүдийн хувьд гоё зэгзгэр харагдах нь дээрээс нь одоо шинжил болох гэж байгаа учраас одоо гоё палаж өмсөн шүү дээ тийм ээ. Финал дээр одоо манай октод ч гоё палаж өмснө гэж бодсон байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн хувьд бас игэмний яас энэ мөрөөрөө их гоё шүүгэр те одоо юм хурц гоё мөртэй байхыг хүсдэг. Тэгэхээр энэ дасгал бол та хэд маань тогтмол хийх юм бол илүү гоё мөртэй болоод хүссэн даашин заа өмсгөнө шүү. За хийж харуулъя. Alright. Оо. Харцсан нас юм байх хэрэгтэй баг. За их сэтгэлээрээ зааж байгаа шүү дээ. Ингээ гоё инээгээд харцсан насны айлт те. Тал. Мөрний дисктэй дасгал. Энэхүү дасгал нь мөрийг богино хугацаанд маш хурдан твхгэр болгож хөгжүүлнэ. Унжуу мөртөө бүсгүүчүүд байвал дагаад хийгээрэй. Эмэгтэй хүн өв тэгш мөрний булчинтай болсноор илүү сүр жавхсантай харагддаг. За. Удааш. Удаа. Гой барилттай биш 3 4. За барилт дэше барилаа. За 10 секунд барь шүү. 1
2 3 4 5 Юу бодож чинь? Башаа бихус нургаар тахаар ороод байгаа юм шиг байна. Зэж өөрчлөж. Отгод юу бодож чинь? Мөрлөө орж байгаа юм шиг. Гой матаж юмсан таа гэж бодчих. Ивэ. За амар тэгвэл. За тай буруу хийгээд байна. Буруу хийгээд байна. За яа. За багш нь харуулъя. За. За хараарай. This is too heavy. No. Good. Би энэгээр. This one. За энэгээр ичгшин заяа. За хөлөндөө мөрний хэмжээтэй зэ авлаа. Би It's okay. You need baby band. Hakatan beji. Заяа. За дуулж ийгээ харуул. Амар халамжтай юм билээ. Тэгээд ингэж болохгүй тэгэж болохгүй гэ. Тэгээд дасгалын үеэр орж ирж бас битгий юм хүнд юм өргөөдөө гэд бас нэг хараад хянаад хажуунаас нь жоохон юм хийлээл байд юм билээ. Та хоёр юу н үнсэлцэл гээл хийлээд байгаа шүү. Сонсоод л байгаа шүү. Нөхөртөөгөөс уулзахгүй байсан хэцүүсэн үү? Хэцүү. За тийшээ. Нөхрөө санаж гэнэ үү? Амар санаж байна. Тэгээд шууд үнсэлцэл эхлэх үү? Тэгнэ. Тэгнэ их. За болооч. Arun Guru. Arun Guru. Arun Tao. За сүүлийн насаа сайхан бол дуусгах нь, муу их юм бол дахиад 1 цаг алах шүү. За. За энийг огш нөгөө гантилтай хийлэгдэн штэ. Тэгээ хөнгөнөр сая өнгөрсөн 25 хоногт гантилтай дасгалаа хэр сайн хийж сурснаа чи харъя. За эндээс амархан хөлөндөө мөрний хэмжээ зай тавилаа, доошо суулаа. Цогтөг дасгал штэ тий. Гол нь цогтоо, тохоо, хариуны хажууд ирлээ, цоглоо, кист ирлээ. Оп, хурдаа. За эхлээ хөлийнхэн байрлал зөв авна штэ, доошо суулаа. За энэ дасгалын үед гой хөлний булчин ажиллаж байгаа, өгзөний булчин ажиллаж байгаа, гар явхад мөрний булчин, гарын булчин ер нь биеийн бүх хэсгийн булчин ажиллаж байгаа шүү. За доошо суулаа. Сүүлэх шүү. Явлаа. Нэг хай гуру Ma'am. Юу нэ? Nick, okay. Nick, Guru, Zurga, Arun Solo, Arun Name, Arun Yus, Хоёр бичлээ шүү дээ. За дахиад эхлэе. За амрахгүй доошоо суу. Жүндэ олон давтаж хийсэн одоо тэр одоо яана да. Arun Name, Arun Yus, Хоёр биш шүү дээ. За дахиад эхлэе. За дахиад эхлэе. За сүүлийнх. За шазуур зуулгасан юм Патрик өгч тоолж чадахгүй байснаас болоод 2 3 давтаж хийсэн. Харахаар уур хороод байсан. Бүр сүүлргээ ингээ гой ингээ чангараад ингээ бүр тэсгэл атах гад. Арun Guru. Дахиад явлаа. За дахиад эхлэе. Уртлаач тий уртлаач. За эхлэе. Аварчлаа. Яваач. Name, Хоёр Yus. Good. Хай зааж өгдөө шүү. Зааж өгдөө шүү. Sorry. Хичээгээ гарагшаа. Хичээгээ мундаг шүү. Нэгээс 30 хүртэл амархан шүү. За эхлэхөө. Бата билнэ үү? Явах уу? Let's go. Nick, Хоёр Guru, Tao, Zurga, Dolo, Name, Yus, Arun Nick, Arun Хоёр, Arun Guru, Arun Guru. Бата 13 хэлсэнгөө. За дахиад эхлэе. Багшаа. 15 16. За дахиад явлаа. Уртлаач. Хоёр Guru, Хоёр Tao, Хоёр Zurga, Хоёр Dolo, Хоёр Name, Хоёр Yus, Good. Тэгээд бас нэг тоо заагаал те. Бас нэг тоо заагаал юм заагаал хүн бас ингээд амар тийм зугаатай маягаар дасгалаа өнөдөр хийсэн ч амар хөвгчлөлтэй байсан. Тэгээд тоолж чадахгүй хүний нэгээс 30 хүртэл тоож чадвас манайд бас мундаг байна шүү. Гойж ирж игээд тоолоо чадсан штэ 1 2 3 гэдэг. Одоо бол 30 хүртэл хангалттай тоолдог болсон бах уу?
За өнөөдөр хэдүүлээ хамтдаа Ботоо агштайгаа хамт мөрний дасгалаа хийлээ. Ботоо агштаас хамт дасгал удирдах явуулсанд баяр хүргээ алга ташаа. За тэгээд мэдээж зочин болгондоо өгдөг багш нь гарын бэлгээ бэлдсэн байгаа. Энд чинь хамтрагч байгууллагуудын бэлгэнүүд байгаа мэдж байгаа тий. Энэ бол хамгийн одоо бас гоё бэлэг байна. Тэгэхээр манай хэд бас уншаад Ботоо агштаа тайлбарлаж өгнө. Тэгээд дуусахгүй. Тэгээд за. Энийг тайлбарлаж чадах юм уу гол нь? Чадах уу? За та тайлбарлаж өгөрөө, бөөндөө тайлбарлаж өгөрөө. За бөөндөө тайлбарлаж шүү. За хэм бичиг. Премиум болор ресурс. За тэгээд бодит аяуч юм. Үйл хөдлөлөөр. За. Үйл хөдлөл. Энд энэ заавал чи. Энд. За тэгээ энэ дотор маань охтуудаа хикэко шоколад маань байна. Тийм ээ? Тунаа маань байна. Мэдж байгаа шүү дээ. Тунаа маань байна. Тийм ээ? За энэ мэдчихлээ заяа. Энийг би л авна шүү дээ угаасаа. Энд чи минийх шүү дээ. Би өөрөө авчиасаа. За тэгээд өнөөдөр зочин болж ирсэнд баярлалаа. Манай нэвтрүүлгийн багийн зүгээс танд үнтэй оных юм байгаа мэдхгүй тий бас намайг авч байгаа танд 1 сая төгрөгийн эрхэм бичгийг өгч जैन премиум болор resort-д байрлах 1 сая төгрөгийн эрх. Ойлгоцсон тий? Энийг харуулсан. За баярлаа. За бэлгээ аваарай. Thank you. За баярлалаа. Баярлалаа. Баярлаа. Хамжид. За баярлалаа. За зочноо гаргаад өгчээ. За октодт маань нэвтрүүлгийн багийнхныхын зүгээс 25 хоног премиум болорцтой бас дасгал сургуультай сайн игээд арын багийнхаа заавар зөвлөгөөг хэлж шаардлага тавьж исэн зөвлөдүүдийг бас маш сайн дагаж биелүүлж ирсэн шүү. Хинэн ч бас 25 хоногт бас одоо ресортоо орхиод явсангүй гэдсэё. Та хэдтэй бэлэг барьж байгаа юм байна. Тэгэхээр арын багийнхаас нь SD дизайнаас та хэдтэй бэлэг барьж байна. За SD дизайны хувьд бол бүх төрлийн одоо материалн дээр хүссэн лого дизайныг нь хэвлэж өгдөг юм гоё газар байгаа. За тэгээ бас нөгөө бэлтгэлтэй өмсөөрөө гээд бэлтгэлийн хувцас өгч явуулсан байлаа шүү. За. За энэ бас надад байна шүү дээ. Оо надад байгаа юм. Хот ороо яа. Оо нөгөө нэг өмд байвал гоё гэдээсэн биз дээ. Манайхан. Тийм үү? За тэгээд та хэд маань хамгийн тухтай гоё материалн дээр SD дизайнаас маань мэдээж одоо нэвтрүүлгийнхэн логог байршуулад гоё 5 тухтай хувцас илгээсэн байна. Тэгээ өнөөдөр хэдүүлээ хамгийн сүүлийнхаа одоо бэлтгэлийг энэ зааланда хийлээ. Багш нь сүүлийн удаа шүглээд дуургая. Манай охтууд хамгийн сүүлийн удаа гоё алгаа ташаад өнөөдөр энэ заалнаас хэдүүлээ буцах учраас хамгийн сүүлийн удаа гоё эрч хүчтэй одоо дасгалаа дуусгацгаая. За надад огчтой 1 2 3 гэж тоолж өгөөрэй. 1 2 3 Өнөөдөр энд ингээд сүүлийн дасгалаа хийлээ. Бүгдээрээ ингээд алга ташаа гэлтгсэн чинь нэг сонин ингээд дотор ингээд нэг сонин болоод явцсан. Тэгээд тэгээ яг үдэ бид нар тэгэл хатад очиод уулзалтна. За хотороод премиум болрынхаа бизнесийн залыг өгүүлнэ. Одоо ер нь хаана гантил байгаа, хаана аштаг байгаа гэдэг аюу сайн мэддэг болсон. Яагаад гэхээр нөгөө жингүүд нөөрөөр тэгэл багш гантил аваад иргээл хоцорчих юм бол ерөөсө 20 марийг авах гэдэг байгаа байхгүй юу. Тэ. Бодол премиумаас гарахын үед хамгийн их санаж байгаа нь ингээ чөөр агаар. Учир нь ингээ дундын хэдэн журга авалт нэрээ хотод очсон шүү дээ. Бүр амар их утаа гэлцсэн байсан. Тэгээ эндээс ингээ юу хаашаа гарсан чинь ингээ төгжрэлгүй уул уссан амар гоё ингээ чаас орсон чинь уул бүр амар сайхан харагдаад. Тэгээд яг энэх гоё байгаад орчингоо их санана. Одоо гэртээ хийсэн бол цэвэрлэгээнээс ахуулаад хоол хийхээс ахуулаад тий одоо бүгдийн өөрөө хийх байсан. Тэгээ одоо энд бол ингээд багш болор премиум хамт олон бид нарыг бол маш их эргэлүүлсэн баггүй юу. Үнэхээр сайхан байсан. Тэгээд энэ орчныг бас эргэж санах байхаа гэж бодод байна. За яг премиум болорт багштайгаа хамт байрлаж байхад тулж харьцаад үзсэн чинь манай багш камер дээр харагддгаасаа шал өөр хүн байна лээ.
камер дээр л ингээл алж хядаж хэрхчих гал арьс өвчүүл балкон дээр үлгчих гээд идэг болохоос биш. Үнэхээр ээж шиг за хайрын дотор хална гадна гэдэг шиг ер нь яг ийм хүн биднэрт өглөө болгон өглөөр тусаал энэ том гизтэй жирэмсэн хэрнээ өглөө усаал биднэрт ингээл хоол ийгээл бүр оронд минь авчирч өгч зөөгөл өдөр нь хоолоо ийгээл оройн нь хоолоо ийгээл хин нь ямар хоол хийж гэн хинийхэн дотор мөхөө оргиж гэн хин нь бөөлж гэн одоо ерөөсөө ингээд эрүүл мэндэд яг ингээд давхар анхаарал тавиад хинээр нь илүү дасгал хийх хүү хинийн хэдэд нь одоо болохгүй бол даралт нь эсвэл амраах уу гэдэг юм бүх зүйл дээр ингээд сэтгэл гаргаж бид нартай энэ 25 хоногийн хугацаанд маш гоё чин сэтгэлээсээ бид нартай хамт ингээд ажилласан. Тэгээд багштай баярлалаа гэж хэлж ирэх. Хот руу очиод дасгалдаа илүү их шамдаж, илүү их эрч хүчтэйгээр дасгалаа хийхин төлөө гэж хэлээ та. Уршаа ашиг жаргалаа хийж чаднаа. Амжилт. За үлцэн 20 хоногийн хугацаа бол та бүхэн яг өөрөө өөртөө эзэн болж ялагчийн төлөө хэн хамгийн сайн хичих, хэн хамгийн сайн өөртөөгөө ажиллаж чадах юм хугацаа үллээ. Тэгээд багшийн зүгээс амжилт хүсье. Битгий одоо шантраарай, хотод очиж битгий хариуцлага алдаарай. Ерөөсөд маш цөөхөн хоног үлдсэн байна. Одоо та хэд ингээл зовоод байгаа юм шиг бодож магадгүй, мэдэрч магадгүй тий. Өнөөдөр ингээд хоолны дэглэмээ бариад дасгал хөдөлгөөн хийгээд өөрийгөө шахах энэ мэдрэмж магадгүй стресстэй хүнд байгаа ч гэсэн одоо ерөөсөө 20 хоногийн дараа дууслаа. Тэгээд буцаагаад эргээд харахад бол энэ бол жаргал байсан юм шүү. Энэ бол та хэдийг одоо шагнал байсан амьдрал чинь бас нэг гоё дурсамж байсан юм шүү гэдэг одоо зүйл та хэдд мэддэг баг. Тэгэхээр хичээгээрээ үлдсэн 20 хоногт илүү сайн өөрсдөө шахаарай, илүү сайн дасгал хөдөлгөөнөө илүү сайн хийгээрэй, хоолны дэглэмээ битгий алдаарай. Одоо багшийн зүгээс бүх зүйлээ хийсэн. Одоо та хэд маань өөрсдөө эзэн болох хугацаа үлдсэн. Тэгээд хотод хэдүүлээ премиум фитнес дээрээ удахгүй уулзъя. За манай Ариуна бөөлжөд байгаа. Дахиж бөөлжсөн үү? Өглөө бол өглөөний цагаа ууцсан. Өндгөө идсэн байна. Хоолын багштай нь ярьж агаад шүлтээ ол идэ. Өөр өвдөж байгаа юм байна уу? За сатурац цахад байгаа хүчил төрөгчийн хэмжээ 98 хэвээ. 69 гэдэг нь зүрхний цохилтын тоо буюу пульс хэвэн байна. За хоёлаа тэгвэл жоохон шүлтээ устай хоол унд идээд тэгээ ажиглаа те. Эвнүүдээ олгож байгаа хоёлаа те. За. Өчигдөр би тэгсээр байна да. Ястай шүлтээ ууч болох уу? Болно шүлээ ууч. За, шүлээ хаал байгаа дуулчих. Даргалгаагаа нэг дэвччихье. Сайн байна уу? 10. Оо, 10 шүү. Уух юм уу те өдөр. Ихийг өдрөөсөөр хоолны дараа уусан дээрээ. За баярлалаа. Зөвлөгөөнүүд авчлаа. Ийм уугаараа гэж бичиж өгч जैन. National Life гэд нөгөө даатгалсан байсан. Тэгээ тэрнгээрээ төлбөрөө төлч үйлчлэл авсан эмнэлгийнхаа юу хийгээд төлбөрийн хэмжээг хийнэ. За ингээд орсон шүү дээ. 100 мл зүгсэн хариулаад өчсөн шүү. За. За энэ хэл бас энэ болохоор 5 ширхэг өдөрт 2 удаа хоолны дараа 100 хэд болсон юм? 251,300. За явъя да үзүүлчлээ. Буцаа болор премиум руугаа. За орой минь. Юу гой дээр нэрүүд вэ? Та ишээ суугаарай. Вау. Ямар гоё үнэтэй. Дулаахан өрөө чи. Харин тийм таашаа. Соо. Чи нэгэ суугаарай. Энэ миний ажид хинт суугаа боллоо. За би. За яасан. Юу яцгаана? Юу болох гээд байна даа гэж бодож.
Сүүлчи шөн гэж байна даа. Тэгээ нэр одоо хэдүүлэг маань хамгийн сүүлийн орой. Тэгээд маргааш өглөө явлаад хайд маань багш настай хайдтай хамт явна. Тэгээ явхаас өмнө хайдтай бас ярилцъя гэж бодлоо. Тэгээд хэдүүлээ премиум болрынхан бас гоё тусдаа өөрөө агшин захиалсан. Тэгээд өнөөдөр хэдүүлээ явхаас өмнөх одоо 25 хоногоо дүгнээд тийм ээ гоё халуун татна яриа өрнүүлэх гэж багш natсан. Бас тавья дээ хүүхдүүдээ. Дөхүүлээ дүгье. Али аваад ид. Хайшаа нараад байгаа юм яацх болох юмнууд байна. Эд. Идэж болох. Энэ 88% хар шоколад шүү. За хар шоколад тэндээс нэгдэж болно шүү. Энэ үү? Амар ашиг. Энэ болохгүй. Болохгүй. 88% хар шоколадаас наваад чи. Алин байна. Банан байна. Банан байна. За. Баяртай. Юу тогтож байна? Хэмбэ. За багш нь та хэдэд гоё юм захиалсан байгаа. Би одоо Яа, миний тэр шараад чэйн жигэл шүү. Ууханаас гараа гүйх үедээ маргааш. Би наадахаас чи харьшилтай хүн шүү. Би гарсан хүн шүү гэж үү? Би ч гарсан хүн шүү. За энэ вино анх манай Томоко манаас надтай уух сэтлэр авчилж байсан виног нь захиалсан багш нь хахад хаа байсан олоосоос номингоос захиалж үнээр авчруулсан. Орой унтахаасаа өмнө одоо баг зэргийн вайн уухаар бас нойр гүйдэлтэй хүмүүс одоо нойр аягуусаа өргөдөг. Айгүй олон даваа талтай гол нь одоо та хэд маань хэтрүүлж уудаг юм хэцүү хүмүүс ахгүй юу? Бидний сайн танихгүй да ажил хийвэл дуустал гэдэг. Дуусгах хэрэгтэй тийм үстэй. Аливаа асуудлыг тултлаа. Мохоо жирсэн ярих уу? Та багшнаас нэрээ виноны хондгаа бас танилцуулах гэж байна. Вау. За энэ хондоо багшнаас тусдан захиалуулж авчруулсан шүү заяа. За энэ хондоо болохоор бас нөгөө кристалл шилэн хийцтэй. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол бас эмэгтэйчүүдийн хувьд одоо манайхан бүгдээрээ л хүүхдүүдтэй хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээс салцдаг учраас хэрэглэхэд хэлбэр, угаахад хэлбэр. За жоохон хүүхдтэй хүмүүсүүд бол бас өдөө гадаа аялалд явхад энэ чинь ингээс салж байгаа учраас зайлшгүй байхгүй. Дээрээс нь энэ хундганы маань хувьд бол бас хийц дизайн сайтай учраас хурдан хагараад байхгүй гэсэн үг. За тэгээ муу юм заагаад өчлөө. Одоо тэгээд энд буугаад дэний тэнээр унах уу те. Ануха багш минь ууж байгаараа гисэмсэн. Төлөө. За юуны төлөө явах та. Одоо амжилттай төлөө багш одоо. Гой бидээ болох бүгдээрээ амжилттай. Бүгдээрээ өөр өөрсдийнхөө энд байгаа одоо өөхөнд хучигдаж илүүдэлж энд баригдсан энд байгаа бие төгс төгөлдөр хувилбар дээрээ очихын төлөө. За тэгэл за тулгай хэдүүлээ. За тэгээ хайр дааж амьдраарэ. Эдгүүч дараа уучваа. Зя баярлалаа. Банан ээ. Энийг угаасаа багшаа өөр юм уухтаас хэрэгэлж олох юм байна шүү дээ. Яна та эднэрээс уучж байгаа мó? Би уугаад Яна биш юм уу? За камер харж байгаа ш. Би уугаад ш. Яагаад амсаач үгүй. Хэлсэн байна. Би амсаа. Яа. Хэлсэн би яг ууж банаа хэлээ өрөө. Тоглоод байгаа. Тагсан. Яа би ч та энэ дэснээр цааш нь явуулах уу? Мотол зүг. Хоолны ядж яг энэ хэсэгт ирсэн байж байгаа. Сабак санаа суулгаж ийна гэдэг. Энийг одоо юу том болгож болохгүй байх гэж сая яг жоохон болгож Би кадрыг ихлээд ууг. Хэдүүлээ гоё тухтаас уу яадах уу? Харин тийм энэ зарим нь эндээ гоё аргашаа маргашаа хөвтэй нөгөө поз мозо батагийнхаа поз мозыг бариад. Тэгээ. Ай би бас энийг манаа. Би энийг манаад сойд. Би бас энийг манаа суумаар. Аа тийм. Жимсэн вайн ууж болдог л байна хаа.
Боллоо шүү дээ. Гайгүй юу? Хомцсон үед зүгээр. Одоо жоох юм. Сайжрах. Одоо манай одоо манай багш гэсэн үг шүү дээ. Одоо 4 хүүхэд багш. За тэгээ надад зөвлөгөө өгөөрэй. За одоо яах вэ? Одоо төрөхтөө. Үнэн байр тавар байр таах. Мэдээж нэ орон дээр гар хоёр үлээ ингэ. Гайна. Тэ тамандаг байна. Энэ хугацаанд доор дээрээс амар таарсан ба тий. гадаа юм уу хийгээл тийм бүр санаа зов. Ингийн хүмүүс шиг л байсан шүү дээ. Дасгалуудыг тий. Та өөрөө яг тэр дасгалуудыг өөрөө үзүүлдэг нээр. Гэхдээ өмнөөс нь ингээд миний гид чангараад байгаа юм. Тэрийг амар хөнгөн шингээ хийх юм яана. Тэгэхээр өөрөөсөө хичээд байгаа байхгүй. Амархан штэ ингээд болоо шүү. Би хаа төрчихгүй дээ гэж. Түрээд бөөнөрөө имзэг явахгүй. Одоо манай хүүхд гарчаад та хэдийн нэрийг шууд хэлэх хэрэгтэй. Альмаа нэ. Альмаа нэ гэж гараад ирэх хэрэгтэй. Шууд гарч томоко гэж. Яа, тэстэн хийм ондаг. Тэгээ охтууд бас цугларсан юм чи хэдүүлээ гоё нөхөр сүдэртэйгээ яаж та танилцчихэв те. Гоё охтуудын яриа бас өрнүүлээ гэж бодлоо. Одоо анхны хайртайгаа яаж бас уулзчихэв те. Уулзсан юм бэ нэ олоогүй юм шүү нэ альмаа. Одоо хүртэл олоогүй. Тэгээд одоохондоо чаталж байгаа. Анхны хайртайгаа явж байгаа. Хэрвээ би та хэдэг өөрчилж чадахгүй болвол те энэ олон үзэж байгаа үзэгчдийн итгэлийг би алдна. Тэгэхээр ингээд шоу яваал ингээд хэдүүлэн маань уйлаа майлан гарч байгаа ч гэсэн хамгийн эцсийн дүнд үр дүн багхгүй юу. Тэгэхээр би энэ олон Монголынхаа одоо үзэж байгаа дэмжиж байгаа намайг хүндэлдэг надад итгэдэг үзэгчдийн итгэлийг алдчихгүй юмсан да гэдэг өнцгөөсөө та хэдэг болвол шахах үедээ нэлээд сайн шахаж явж байгаа. Тэр болгоны маань бас багшийнхаа өнцгөөс бас ойлгоорой. Тэгээ ер нь бол манайд чадхаараа хичээж явж байгаа хинэн ч муу юм алга. Одоо багшаагийн хувьд өөрөө ялагчаа тодруулахгүй. Таад маань одоо бараг л одоо миний хувьд одоо дүгнэхэд бол бүгдээрээ гоё ингээ ялагч болчихсон байна. Үлцэн 20 хоногт гоё сэтгэл зүгөө өөдрөг байлгаад багштайгаа илэн далангуй байгаад тэгээд хэдүүлээ ямар тач ард нь гарддаг юм шүү дээ. Одоо 20 хоног үлдсэн юм шүү. За. За шалгандаа хувааяа юу. Даваач хийдэг. Гэдэг гисхээ өгсөн 50 сая авсаа бүгдийг нэгэ дагуулад ингэ жуутлаар явуулсан шүү. Би ядуул тийм чи. Тэгээд итгэх шиг босно. Багш нь маргааш өглөө явахаас өмнө сүүлийн удаа бас фитнес дээр оруулаад өнгөө кардио хийлгэж гэж бодож байна. Гэтэ зураг авалт байхгүй. Тэдүүлээ нэг сайхан тээвэрлээд сайхан амарцгаах уу да. За тэгээ баярлалаа багшаа. Баярлалаа. Яа хол. Яа. Яна одоо нэр санах бах та тий таадаг. Эвгүй авах тий. За тэгээд улам хичээд дэмждэг 20 хэдүүлэн маань дахиад энэ цаг хугацаа олдохгүй. Тэгээ үнэхээр та хэдтэйгээ хамт байхад сайхан байлаа. Үлцэн 20 хоногт фитнес зааланд уулзах нэ. Тэгээ бас премиум болроо санах бах та хэдүүлээ тий. Санаа байлаа тий. Зөв удаа гоё гэвэлдээ сайхан сүүлийн удаа биштэй өнөөдөр премиум болрын сүүлийн хонох нэ. Сүлжи шүү. Хангахгүй гэж хэлсэн шүү дээ. Хараагүй. Нөгөө салбарын яг хийсэн юм байна. Хийснээр гаж байгаа юм шиг байна. Ширээнээр л бацсан юм шиг. Хагардаг бол үнэ хагардаггүй байна. Чин сэтгэлийн яриа ийм л шидтэй. Тэд өнөөдөр нэгнийхээ дотоод ертөнцид илүү гүн нэвтэрч дахин давтагдчихгүй нандин мөчийг хамтдаа үдлээ.
Яа мөн дээр өөрийн биесээ нэг итгэх хэлээр хасаа их юм. Юутай яваад байсан юм бэ тийм үү? Оогн татгаа. Өөхөр бие зүгээр бүрхцэн явчихсан байш. Тамана анохай фитнес огнэ ч энэ нэмэг хөрхөн гэдэг ямаа хийчихсэн. Энэ ямаа чинь бас миний шинийн боо. Гэмээнэ чаасаар өсөн. Монгол чаасаар нээжтэй бүлэг өгдөг. Зааг хэрэгсэн юмнуудын маань ивент гэж байгууллагын маань бидний нэмэлтээр хэрэглэсэн эрдэс одоо бүтээгдэхүүнүүдийн хайрцаг нь бид нар ямар их юм хэрэглэсэн юм бэ? Тэгээд уг нь 2-3 чимдантай ирсэн чинь нэмэгдээд ачаа маань бүр амар их болсон байна. Тэгээ баярлалаа. Бөрөмөн болор дээр Бодор resort дээр 25 хоног амьдралдаа хязгаарч мартагдахгүй аз жаргал, баяр баясгалан, дурсамж дүүргийн ийм сайхан цаг хугацааг өнгөрөөсөн байх баяртай байна. Зя. Би ч яг юм авчираад энэ лефтний энд авчираад тавьсан байгаа. Миний юм бүр арай дэндүү их байлаа. Премиум болор минь баяртай. Хардаа зөвхөн миний юм ийм амар болсон шүү дээ. Тэ хайрлаа. Гоё шүү. Нэг хонцоо босгох. Чөндө мэмбэттэйга. Вау, юу каян хурдан доош болцсон байх. Хой. Санаа сэтгэл тайвшруулан харагдах горих тэрэлжийн үлдсгэлэнд байгаль тэдний сэтгэлд тод дурсамж болон үлдэх нь гарцаагүй. Тэрэлжийн цэнгэг агаарт өнгөрүүлэх тэдний аялал өндөрлөж Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо заллаа. Дараагийн дугаард хамгийн хүчтэй хувилбараа бүтээхээр зориг шулуутсан 6 бүсгийн адал явдалд аялал үргэлжилсээр ирэх өдрүүдэд тэднийг шинэ орчин, шинэ боломж, шинэ сорилтууд хүлээж байна. Гандангийн эдэн тагтаа нар шиг ямар завтай сууж байгаа. Хурдлаач ямар удаан юм. Шалхаагаа хөвтөдөх юм бос. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Ануухайс фитнес шоу.